Сайн байцгаана уу, өнөөдрийн бичлэгээ хүрэхэд бэлэн боллоо. 2008 оны 1-р сарын 27-ны үдэн шөнө. Пенни Бордо гэдэг эмэгтэй Бричвотер хотын цагдаа залгаж охин нь ор сургуугүй алга болсныг мэдэгдсэн. Алга болсон охины нэр Кариса. Тэр ердөө 12 настай. Тэр өдрийн орой 5:30 Пенни Кариса хоёр машиндаа маргалцсан. Бричвотерийн худалдааны төвийн гадаа машинаа зогсоож дэлгүүр рүү орлоо. Харин Кариса орохгүй гэж ууралсан тул түүнийг машинд нь үлдээгээд дэлгүүр рүү явжээ. 15 минут болоод буцаж иртэл охин нь байхгүй болсон байв. Эхэндээ Пенни эргэн тойрныг шалгаж нэрээр нь дуудаж хайжгүйсэн. Хэдий ойрлж хайсан ч Карисаг олж чадаагүй. Орой 8:30 гэхэд Пенни гэртээ ганцаараа ирсэн. Тэгээд эцэст нь цагдаад мэдэгджээ. Цагдаагийнхан тухайн шөнө охиныг хайж эхэллээ. Хүмүүсийн их нь Кариса зүгээр л гомдоод жаахан тайвширмаар санагдаад хаа нэг тийш явчихсан байж магадгүй гэж найдсан. Гэхдээ нэг л зүйл хүмүүсийн санааг зовоож байлаа. Кариса охин тэр өдөр нэмгэн уцтай гарсан байсан юм. Маргааш өглөө гэхэд ирэл хайгуул жинхэнэ утгаараа эхэллээ. Хурш хотуудаас нэмэлт цагдаа аврагчид ирж Карисагийн зураг хаа сайгүй тараагдав. Дэлгүүр, автобусны буудал, шатхуун түгээх газар гээд бүхэл газарт. Мөн цагдаа нар худалдааны төвийн хяналтын камеруудыг нэг бүрчлэн шалгаж Пеннигийн ярьсан зүйл үнэн эсхийг нэгтэлж эхэлсэн. Камерын бичлэгээр Пенни үнэхээр дэлгүүр рүү орсон батлагдчихэ. Гэхдээ нэг том асуудал гарч ирлээ. Кариса хамгийн сүүлд байсан машины зогсоол дээр ямар ч камер байгаагүй. Тэгэхээр яг тэр газар юу болсныг хэн ч мэдэхгүй байв. Гэсэн ч цагдаа нар бууж өгөөгүй, харин ч улам илүү шалгаж эхэлсэн. Кариса алга болоод 2 өдөр болсны дараа Пенни сэтгүүлчдийн өмнө зогсоод уйлж гуйлаа. Зүгээр л нэг дохиог ээж нь уурлахгүй. Гэртээ ир ээж нь зүгээр л чиний зүгээр байгаа эсхийг л мэдхийг хүсэж байна гэв. Тэр өдөр Пеннигийн уйлж буй яриа охиноо өгүүлсэн түрхэн хүмүүсийн сэтгэлийг хөдөлгөж чадсан. Харин яг тэр үеэр Карисагийн аав гарч ирэв. Тэр бараг юм яриагүйч хажууд нь зогсож байлаа. Гэхдээ Карисагийн аавын сэтгэл нэг л тавгүй байв. Тэр охиноо сайн мэднэ. Кариса уурлаад зүгээр л гүгээд явчихдаг хүүхэд огт биш. Цаг хугацаа өнгөрөх тусам хүмүүс Пеннигийн ярьсан зүйлд баг-багаар эргэлзэж эхэлсэн. Тэгтэл тэр орой нэгэн чухал мэдээлэл цагдаад ирэв. Лондон байраг дүүргийн аврах баг шууд хөтөлж Бричвотероос холгүй Хэпбил гэх нам газар руу явлаа. Хүйтэн салхи хүлээж харанхуйн тунд аврагчид хэдэн цагийн турш аймууд жалах шуудуугээд нэг бүрчлэн самнав. Гэвч юу ч олдсонгүй. Тэр үед хотын иргэд ч бас зүгээр суусангүй. Сошиал медиаг ашиглаж Facebook групп, зарын хуудас болгонд Карисагийн зургийг тавив. Хүмүүс ижил сэтгэлээр нэгдэж хайлтын ажиллагаанд захим орчмоор нэгдэн оролцлоо. Карисагийн зураг дэлгүүр, шатхуун түгээх газар, сургууль бүрт байсан болохоор олон хүн мэддэг болсон. Хүмүүсийн нүдэнд хамгийн их харагдаж байсан хүн бол Пенни. Охиноо өгүүлсэн сэтгэл, уу гашууд автсан ээжийн дүрээр тэр байнга л олонний өмнө байлаа. Тэгтэл 1 сарын 31-нд дахин нэг том эрэл хайлт эхэлсэн. Нисдэг тэрэг 2 цагдаагийн хамт мод зам дагуух газруудыг наривчлан шалгалаа. Гэвч бас юу ч олсонгүй. Маргааш нь дахин нэг хэвлэлийн хурал болов. Пенни энэ удаа чичирсэн сулхан хоолоогоор ярьсан. Мэдхгүй байна гэдэг хамгийн тамтай юм. Кариса ээж нь байна. Чамд хайртай олон хүн байгаа. Чи ганцаараа биш, бүгд л чамд санаа зовж байна. Сургууль дээрх найзууд чинь гээд бүгдээрээ чамааг өгүүлж байна гэв. Хажууд нь цагдаа нар зогсож дэмжлэг үзүүлж байв. Тэдний нэг нь ээжийн хэлсэнд эргэлзэх шалтгаан одоогоор бидэнд алга гэж мэдэгдсэн юм. Энэ мэдэгдэл найдвар төрүүлсэн ч зарим хүнд бол зүгээр л цаг хожих санаа мэт санагдсан. Удалгүй эрэл дахин эхлэж Лахав голын ус руу шүмбэгчд илгээв. Хүйтэн булангартай усны мандалтаар юу нүгдэж байгааг хэн ч таамаглахгүй байлаа. Голын их булганд Бричвотерийн худалдааны төвийн ард байдаг бол урсгал нь шипяардын зогсоол руу чиглэдэг. 6 хоногийн дараа эрэл хааглаа. Гэхдээ энэ нь асуудал дууссан гэсэн үг биш бай. Харин ч улам олон асуудал үлдсэн. Тэгээд маргааш нь 2 сарын 7-нд гинэт утас тасралтгүй дугарч мэдээлэл араасаа ирж эхэлсэн. Канадын зүүн эргийн иргэд Карисаг автобусны буудал дээр түргэн олонний газар харсан гэж мэдүүлцгээв. Гэвч тэр газруудад Кариса байсангүй. Тэр одоо ч сураггүй байлаа. Тэгтэл 20 дугаар сарын 9-ний өглөө 11:30 нэг эрэгтэй Лахав голын хөвөө даган алхаж яваад нэгэн аимшигтай зүйл олжээ. Тэр ойртон очиход үнэхээр аимшигтай дүр зураг өгтөв. Цогцолсон далаар хүмүүс сонсоод шоконд орсон. Цагдаа нар газар дээр очиж харин Карисагийн гэр бүлийнхэн амьсгаа даран чимээгүй зогслоо. Кариса байх вэ гэж бодхоос ч айж байв. Тэр орой дэлгүүрийн зогсоолд хүмүүс лаасан Карисагийн төлөө залбирцгаасан. Тэр цогц үнэхээр Карисагийнх байв. Шүүх эмнэлгийн шинжилгээ 2 сарын 13-нд хийгджээ. Үр дүн нь зүрх зүсэн байсан. Охин боомлуулсан байжээ.
Бэлгийн хүч хэрэгэлсэн шинж гараагүй байсан ч нэг зүйл маш ихээр анхаарал татсан. Тэр олдох үедээ Джеймс дотор өмдөө доошлуулсан байдалтай байсан. Хэн 12 настай охинд ийм аимшигтай зүйл хийсэн бэ? Яг юунд яагаад гэдэг хариу болохын тулд бид эхнээс нь эргэж харах хэрэгтэй. Учир нь үнэн хязгаарнаас л бидний нүдний өмнө байсан. Гэвч хинч түүнийг анзаараагүй. Кариса өвч торинсын орчин амар байгаагүй. Түүний эцэг их түүнийг төрхийн өмнөхөн салсан. Кариса бага насаа аав ээж хоёрын дунд хоёрын оронд тогтворгүй орчинд өсжээ. Пенни нөхрөөсөө салсны дараа өөр хүнтэй уулзч эхэлсэн. Гайхмаар тэр хүн бол Карисагийн төрсөн аавынх нь ах Шен байв. Эхэндээ Шен үнэхээр сайн хүн шиг байжээ. Тэр зүгээр нэг авга ах биш, Карисад хоёр дахь аав шиг байсан. Гэвч Шен Пенни хоёр салсан. Тэр үед Кариса ердөө 10 настай байсан бөгөөд энэ нь түнд маш хүн туссан юм. Удалгүй Кариса аавтайгаа Шэлборн дүүрэгт амьдрах болов. Гэвч 2008 оны ихэнх гэхэд ээжтэйгээ хамт Ново Скоша мужийн Бричвотер хотод хоёр өөрөө жижигхэн байр түрээслэн амьдрах болсон. Түүнтэй хамт Пеннигийн найз залуу Вернон Маккамбер хамт амьдардаг байжээ. Харахад л нэг жирийн гэр бүл шиг тогтун амьдралтай юм шиг санагддаг байсан. Гэвч тэр хаалганы цаана юу болж байсныг хэн ч төсөөлөөгүй. Кариса Вернонд дургүй байсан. Түүний өдрийн тэмдэглэлд энэ нь тодорхой бичигдсэн байдаг. 2007 оны 12 дугаар сарын 2-нд тэр ингэж бичжээ. Би ууртай байна. Нэгд ээж маань Вернонтой сүү тавьсан. Хоёрт ээж намааг энд авчирсан. Гуравт ээж Шэнийг хайсан. Дөрөвт би том өрөөтэй болмоор байна. Тавд Вернон бидэнтэй хамт амьдрахад дургүй. 6 миний амьдрал сүрлээ. Гэрт нөхцөл байдал их л төгшөртэй байсан. Ээж охин хоёрын хэрүүл байнга гарч тэр нь ихэнхдээ Верноны тухай асуудлаас эхэлдэг байв. Тэгээд нэг өдөр Кариса алга боллоо. Гэтэл гинэд Вернон гарч ирэв. Тэр эрэл хайлтанд оролцож Пеннигийн хажууд хэвлэлийн хуралд сууж сэтгүүлчдэд хандна. Яг л хайртай охиноо алдсан хойд эцгийн дүртэй. Сэтгэл зовсон уу гашууд автсан дүр хэсгэж байв. Гэхдээ Карисагийн цогцсон олцсны дараа бүх зүйл өөрчлөгдлөө. Цагдаа нар илэн далангуй мэдэгдэл хийв. Энэ бол зүгээр нэг санамсаргүй халдлага биш. Кариса алуучныг таньдаг байсан гэж хэлв. Тэгэхээр тэр хүн хэн байсан бэ? Хэн ийм зүйлийг хийсэн юм бол? Кариса олдсон Лахав голын эрэг дагуух жижиг газар хүндэтгэлийн дурсгалын газар болж хувирсан. Хүмүүс цэцэг лаа тоглоом бамруу шавчирч тэр охиныг хизээж дуусгах чадаагүй хүүхэд насыг нь дурсаж байв. 2 сарын 19-нд Шэлборн дүүрэгт Карисагийн аав болон эмээ өвгийнх нь амьдардаг газар 100 хүн цугларч салах ёс хийжээ. Хоёр аавгыг чинь тайзан дээр гарч нулимс туслуулан үг хэлв. Тэнд байсан бүх хүн уу гашууд автсан байсан. Хэдэн 7 хоног үргэлжилсэн уу гашуу хариултгүй асуултуудын эцэст Карисаг жижиг оршуулгын газар дуршуулсан. Гэвч хэргийг энд дууссан гэж бодож болохгүй. Карисаг оршуулсан дараа Пенни Бричвотерест бүр мөсөө явсан. Тэр Халипакс руу ойролцоогоор 80 км зайтай хот руу нүв. Магадгүй шинээр эхлэх гэж эсвэл зүгээр л муухай дурсамжнаас зутаахыг хүссэн байж болох юм. Цагдаа нар огт зогсолтгүйгээр ажиллаж байлаа. Тэд хүлээн авсан мэдээлэл нотлох баримтуудыг дахин нэгтэлж бүгдийг дахин шинээр эхэлж шалгаж байв. Карисагийн цогцсон олцсноос хойш хэдхэн хоногийн дараа хөрш айлын хүмүүс нэгэн сонирхолтой мэдээлэл өгчээ. Бид Пенни Вернон хоёрын хооронд болж буй ширүүн хэрүүл маргааныг сонссон байна. Яг юу болоод байгааг тэд тодорхой хэлж чадаагүй ч энэ мөчөөс эхлэн цагдаа нар Пенни Вернон хоёрт онцгой анхаарал хандуулж эхэлсэн. Тэгээд цагдаа нар стратегийн нууц ажиллагаа эхлүүлв. Тэдний төлөвлөгөө юу байсан бэ гэвэл хууль сахиулах байгууллагын нууц ажилтнууд өөрсдөө гэмт хэргийн бүлгийн гишүүд гэж танилцуулан Вернонтой дотносож итгэлийг нь олохыг зорьсон. Удалгүй энэ ажиллагаа үр дүнгээ өглөө. Вернон эцэст нь итгэж нэг зүйлийг амлалцсан. Тэр ингэж хэлжээ. Би хийсэн юм биш, гэхдээ Пенни хийсэн гэж би сэжиглэж байгаа. Цагдаа нарын анхаарал одоо Пенни рүү бүрэн шилжлээ. Тэд түүнийг яг юу нууж байгааг ичлэх зорилготой өөрний төлөвлөгөө боловсруулав. Энэ удаа нууц ажилтнууд өөрсдийгөө нотлох баримтыг алга болгож чаддаг гэмт бүлгийн толгойлагч мэтээр танилцуулж Пеннитэй уулзжээ. Тэдэнд зөвхөн Пеннигийн хамтын ажиллагаа хэрэгтэй байв. Тэгтэл Пенни амнээж эхэлсэн. Тэр Кариса алга болсон шөнө юу болсон тухай дэлгэрэнгүй ярьжээ. Пеннигийн ярьснаар тэр эхлээд охиноо суулгаад нэг хүнсний дэлгүүр рүү явсан. Тэр үед Кариса амьд юу ч гадарлаагүй байв. Тэгээд Бричвотероос холгүй нэг хөдөөхөр нам гүм газар очсон. Пенни тэнд охиноо машинаас буу гэж хэлв. Харанхуйн дунд хүүтэн салхин дунд Пенни гинэд охиноо газар унгаагаад дээр нь дард суугаад хүзүүгээр нь уяа шиг зүйлээр боож эхэлжээ. Кариса ээжээ битгий гэж гуйсан байна. Гэвч Пенни зогсоогүй. Тэр охиноо амьсгал хураатал болсон. Тэгээд цогцыг нь машиндаа хийж яхаа мэдгүй хэсэг тойрч явжээ. Эцэст нь Лахав голын хэрэг дээр очиод цогцыг доош унгаад юу ч болоогүй юм шиг буцаад явсан. Гэхдээ үүгээр дуусаагүй.
Пенни цааш явж Карисагийн хувцсыг хотын усан бассейны ойролцоох хогийн сав руу хайсан байна. Пенни ярьж байхдаа өөрийн хийсэн үйлдэлээ дахин дуурайн үзүүлсэн. Цагдаа нар түүний хэлсэн үг үйлдэлийг хараад шоконд оржээ. Харин нэг хамгийн чухал асуулт цагдаа нар асуусан. Яагаад? Пенни хариулахдаа Верн нь надад сонголт өгсөн. Намайг сонгох уу, Карисаг сонгох уу гэж. Би түүнийг сонгосон. Пеннигийн хэр бол найз залуугаа алдах бол охиноо алдахаас дор байсан. 2008 оны 6 дугаар сарын 14-нд Пенни Бордо албан ёсоор баривчлагдаж хүн амны хэрэг гэж буруутгагдлаа. Энэ мэдээг сонсоод Брича өдрийн хүмүүс бүгд цочирдсон. Пенни уйлж телевизээр охиноо гууж хүмүүсийн сэтгэл санааг хөдөлгөж байсан эмэгтэй. Өөрийн охиноо алсан алуурчин байсан нь ил боллоо. Карисагийн аав тэр мэдээг сонсоод шоконд орсон. Тэр Пеннигийн хажууд зогсож хайлтанд хамт оролцож түүнд итгэж байсан. Энэ бол зөвхөн хайртай хүний алдсан шанал биш, энэ бол уралт. Пенни баривчлагдсанаас 2 хоногийн дараа анх удаа шүүхийн танхимд гарч ирлээ. Гартаа салбитаг атгсан, чичирч, нулимс туслуулан мэлмэрч байсан ч хэргийн талаар ганц ч үг амнаасаа унахсангүй. Харин гадна талд цугулсан хүмүүс түүнийг гарч ирэхэд хүүхдээ алсан алуурчин гэж хашгирч байв. 2009 оны 1-р сарын 30-нд шүүх танхимд дүүрэн байв. Пенни хар хувцастай ирсэн. Пенни шүүх хурал дуустал уйлжээ. Гэхдээ Карисагийн аав түүний нулимсыг үнэн гэж бодоогүй. Шүүх хурлын үеэр Карисагийн аав зүрх шимшрэн хохирогчийн мэдүүлэг уншиж охинтойгоо хамт бүтээх байсан ирээдүйн тухай ярив. Тэгээд шүүгч нэг өгүүлбэр хэлэхэд шүүх танхим дахин намгүн болов. Та өөрийгөө ээж гэж хизээш нэрлэж чадахгүй. Ээжээ битгий гэж хэлсэн охиныхоо үгийг та насан туршдаа зүүдэлж шаналж явг. Пенни Бордо 20 жил тэнцэн харгалзах боломжгүйгээр бүх насаараа хоригдох ял авлаа. Хурлын дараа Карисагийн аав сэтгэлээр унаж ууртаа танхимаас гарч иржээ. Тэр Пеннигийн нулимсыг жүжиг гэж үзсэн бөгөөд хэрвээ охиноо тэгж их үзэн ядаж байсан юм бол надад үлдээгээд явахгүй яасан бэ гэж асууж байлаа. Харин Пеннигийн найз залуу Вернон ярилцлага өгч Карисагийн өвгөлд өөрийгөө буруутгах энэ нэрэгт нэр холбогдсон нь ажлын байр, нэр хүнд, бүрсгэл санаагч авч чадсан гэж хэлжээ. Тэр арх ууж эхэлсэн бүх зүйлээ алдсан гэдгээс нууснангүй. 17 жилийн дараа өнөөдөр Пенни 51 настай. Тэр одоо ялаасаа өмнө суллагдах хүсэл гаргаж 2028 онд тэнцэн харгалзах боломж нэгдэнэ. Гэвч албаны хүмүүс анхааруулж байна. Тэр гэмшлийн ямар ч шинж үзүүлээгүй. Хэрвээ түүний хайр дурлалын занд хэн нэгэн дахин саад болвол тэр дахин алдчих мэднэ гэсэн. За ингээ өнөөдрийн бичлэг энэ хүрээ дуусаж байна. Дараагийн бичлэгээр уулзцгаая.